Заасан байцгаана уу Японы 5 түвшний 7 дугаар хичээлээ үзье. За шинэ үг. Кримас зүсэн хэрчин хайчлана. Окуримас явуул нийлгэн. Агимас өгнө. Мораймас авна. Кашимас зээлж өгнө. Каримас зээлж авна. Ошиямас заана. За нараямас сурна. Денвао какимас. За уцаар ярих, дуудлага өгөх тэгжлэнэ. За тэ гар, хаши савх, спун халбаг, найф ухдаг, фок сэрэ. За хасами хаж, пасакон компьютер, кейтай гар утас, за смархо. За одоо ингээд гар утас чи ихэнх нь бүгдөө смартфон болсон болохоор энэ смархо гэдгийг илүү хэрэгэлдэг болсон. За энэ кейтай гэдэг нь болохоор зүгээр нэг дээр үеийн гар утаснууд эдэн шүү дээ, смартфон биш. Хэрэгжилж байгаа. За амеру мэйл, ненгажо шинжилгээ мэдчилгээ, панчи за бичиг гэрийн цолтур ийм нүх гаргадаг ийм цолтур байдаг шүү дээ. За хочкису үдээсний машин, серотепо скотч, кишигому баллуур, ками цаас, хана цэцэг, шацу цамц, прузенто бэлэг. За анимацу ачааб илгэмж, за укане мөнгө, кипо тасалбар билет, крисмасу за зулсаар, чичи аав. За өөрийнхөө аавын талаар ярихдаа чичи гэж хэлэндээ манай аав одоо юу гэдэг Монголд хэмээл ваташи но учи гэж хэлнэ. Чичи гэж хэлнэ. За утуусан гэхээр аав. Энэ болохоор бусдын аавын талаар ярихдаа тийм. Одоо анатано утуусан ва гэж хэлнэ. За өөрийнхөө аавыг дуудахдаа утуусан гэж дуудана. За хаха. За бас мөн өөрийн ээжийн талаар ярихдаа тийм хаха гэж ирэх нь. Бусдын ээжийн талаар ярихдаа укасан гэж хэлнэ тийм. За тэгээд бас өөрийнхөө ээжийг дуудахдаа укасан гэж хэлдэг. Тэгээ бүр жоохон хүмүүс яг уу мама папа гэж хэрэгэлдэг шүү дээ тийм. За мо гэдэг нь аль хэдийн бүр гэсэн үг тийм. За мада гэхээр хараахан одоохондоо. За корэг хараа гэхээр одоо ингээд. За ирашай гэхээр тавтаа морил. За доозо огари кудасай. За дотгошоор дэше морил гэж юм тийм. Одоо гэртээ хүн урж байгаа. Тэгээ заавал гэртээ урж оруулж байгаа бол доозо огари кудасай гэж хэлдэг байна тийм. За итадакимас гэхээр дамтрахын ди тийм. Юм юм уух юм хэлдэг. За тэгээ гуцсуу самадэш та гэхээр амттай байла баярлаа буюу хоолоо идэж дуусчаад хэлдэг үг байна тий. За өнөөдрийн дүрм. Дэ нөхцөл бүгдөө янз бүрийн нөхцлүүдээ үзээд байгаа штэ тий. За дэ нөхцөл нь монгол хэлний үйлдвэрийн тийн алгалын R буюу тай нөхцлүүдтэй утга дөх бөгөөд үйлчлэлийг хийх арга хэрэгслийг заана гэж байна тий. За өмнөх хичээлдэр бас яг энэ одоо хэрэглээний үтсэн шүү дээ. За өмнөх хичээлдэр бүгдөө илүү нөгөө теори хэрэгсэл ашиглах талаар үтсэн бол өнөөдөр зүгээр энгийн нэр өгөөд өрөө ч ажиллах юм те. Ашиглахдаа дэв нөхцөлөөс ашиглаж хэрэгж болно гэж үзэж байна те. Тэгэхээр жишээ нь хашиде табемас гэхээр савхаар иддэг. Одоо хоолой савхаар иддэг. Энэ идэх үйлчлийг юугаар хийж байна гэхээр савх гэдэг нэр үгээр хийж байна гэдгийг дэ нөхцөл тодтогч өгч байна те. За тийм нихонго дэ репото какимас гэж байна те. За болор талангаа бичдэг. За энэ репото какимас гэх репорт бичих гэдэг үйлдэлийг хэлтэй нихонго гэдэг юм ашиглаж хийж штэ тий. Тэгэхээр энэ одоо үйлийг хийх арга хэрэгсэл болж штэ. Тэгэхээр нихонго дэ гэж хэлэх нэ. За дасгал хашаад үзье тэ. Гохан о табимас, хашиде гохан о табимас. За будага савхаар иддэг гэж байна. За ичимак тэгами о какимас. За балаар ичиж байна. Тэр пенде тэгами о какимас. Эсвэл боро пенде гэж болно. Нөгөө юм үзхэн балаар гэх юм бол үзхэн бал шим нөгөө шарк уушуута бал хийдэж штэ. Тэр ч одоо тусан бал гэдэг нь илүү. Тэгэх юм бол боро пенде какимас гэж хэлж болно те. За 2 ба камио киримас. За цаас хайчлах гэж юм те. За хаачаар хайчлах гэж хэлэх юм бол хасамиде камио киримас. За 3 ба гохан о табемас. За будаа идэх гэж юм те. За гараараа идэж юм те. Тэгэхээр тэдэ гохан о табемас. За гараараа будаа идэх хоол идэх гэж юм те.
За 4번 шашинを撮ります. зураг авна. За энэ гар утсаараа зураг авч ийн те. Тэр гар утсыг бүгдөө кейтай гэж үзнэ. Тэр кейтай де шашинを撮りますгэж хэлж болох нэ. За дахиад асуулт байна те. これは日本語で何ですかгэж энэ. Синжим пасоконです. За энэ дэ нөхцөл маань нөгөө үлийг хийх арга хэрэгслийг илэрхийлдэг гэж хэлсэн те. Тэгээ дөрвөн бүгдөө жишээн дээр одоо нөгөө тайлангаа япон хэлээр бичдэг гэдэг нихонго маань одоо японыг бичих хэрэгсэл болж ийн гэд хэлээд дэг уралдаадсан те. За тэгээд ерөнхийдөө ямар нэгэн зүйлийг одоо тэр хэл дээр юу гэдэм бэ, энэ хэл дээр юу гэдэм бэ, тэр хэлээр ингэж хэлний, энэ хэлээр ингэж хэлэх юм бол угаасаа энэ дэ нөхцөлийг их ашиглана л гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр тэрнтэй холбоотой юм асуулт байна. Тэгээд Корева нихонго дэ нан дэс ка гэх бүгдээр асуултаа зохиогоод хариулах нь энэ. За 1번. Корева нихонго дэ нан дэс ка? А энэ нөгөө юм цоолтур байна те. Бичгээрийн юм хоёр нүх гаргадаг. Энийг тэгэхээр бүгдөө панчи гэсэндээ панчи дэс. За 2번. これは日本語で何ですか? セロテープです. 3번. これは日本語で何ですか? ホチキスです. 4번. これは日本語で何ですか? 消しゴムです. За тэгэхээр ямар нэгэн зүйлийг япон хэлээр, англи хэлээр, өөр ямар ч хэлээр эдийн тэгж юу ч хэлэх вэ? Тэр хэлээр ингэж хэлнэ гэж бол дэ нөхцөлийг ашиглах нь дээ. これは日本語でゼロテープです. Заавал асуулт гэж биш хариулт гэж болно шүү дээ. Тэгээ энийг японоор тэгж хэлнэ. Тэгэх юм бол дэ нөхцөлийг ашиглах нэ. За энэ асуултын хариултууд байна. Өөртөө шалгаад үзээрэй. За дараагийн дүрм. Агемас үгэн, кашимас зээлж үгэн, ушимас зааж үгэн гэж байна те. За саний үгнүүд маань энэ. За тэгээ энэ хинд өгч байгаагийн тодтохдоо нийт нөхцөл ашиглах бөгөөд нийт монгол хэлний өвөг шантын алхлын дэтэгийн нөхцөлийн үүрэг гүйцэтгэх нэ гэж байна те. За тэгэхээр энэ угаасаа өгнө гэсэн утгатай үгнүүд дээ шүү дээ бүгдөө те. За тэгэхээр хинд өгч байгаа юм бэ гэдгийг тодтох хэрэгтэй болно шүү дээ. Тийм бол нийт нөхцөлийг ашиглах нь те. Тэгэхээр хинд гэж амж мэдээж нийт нөхцөл дэтэй гэсэн одоо утгыг агуулах нь те. За ваташи ва Кимура-сан ни ханаをあげました. За би Кимура-санд цэцэг өгсөн. За томодачи ни окане о кашимашita. Найздаа мөнгө зээлж өгсөн. Зээлүүлсэн. За энэ одоо монголоор юу гэж хэлдэг юм. За мира-сан ни нихонго о ошиэмас. За мира-санд япон хэл заадгаа гэж юм те. Тэр хин заа тийм ээ мира-сан ни гэж хэлэх нь те. За асуул. Агемас өгнө гэж юм те. За Терэза чан ни ноутをあげます. За Терэза чан энэ дэвтэр өгнө гэж юм те. За 1번 кашимас зээлүүлнэ гэж юм те. Зээлүүлж өгнө. За тэгэхээр хинд өгч байгаа гэхээр И-сан ни хонを貸します. За 2번 ошиэмас заана гэж юм те. За заана гэдэг чинь ингээд юм зааж өгнө, мэдлэг өгнө гэсэн утга өгнө гэдгийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр хинд заах вэ гэхээр таро чан ни эйга о ошиэмас. Юу зааж байгаа гэхээр эйга о гэх юм те. За 3번 какимас. За би чинь одоо ямиг бичихтэй ерөнхийдөө л хүнд ч юм уу нэг юм зориулж бичдэг шүү дээ те. Тэгэхээр бас аны нөхцөлөөр тодтолгож болох нь те. За энэ нөхцөлд захиа ичиж байгаа шүү юм те. Тэгэхээр хинд захиа ичинэ гэхээр хахани тэгами о какимас. Хахани гэж тодтолгох нь те хинд бичиж байгаа. За 4번 какимас гэж юм те. Нэнва о какимас гэж шинэ үгнэрээс нь те. Одоо утсаар залгах, дуудлага өгөх гэж хэлэх юм бол какимас гэж хэлнэ. За тэгээ энд мөнгөний нөхцөл ашиглах нь те. Шмидто-сан ни нэнва о какимас. Шмидто-сан руу залгана, Шмидто-санд дуудлага өгнө гэсэн утгыг илэрхийлнэ те. Тэгэхээр энэ өгөх гэсэн утгыг илэрхийлж байгаа үйл өгүүдийн хинд өгж байгаа вэ гэдгийг нийт нөхцлөөр тодтож болох нэ. Тодтогддог байх нэ. За дараагийн дүрм. Мораимас авна, каримас зээлж авна, нараимас залгаж авна, сурч авна. За энэ болохоор энэ авна гэсэн утгуудыг илэрхийлж байгаа үйл өгнүүд энэ те. За сайн үгнүүд маань. За одоо хинээс авч байгаа тодтогдоо ни болон кара нөхцөл ашиглана гэж юм те. Энэ тохиолдолд ни ас гэсэн утгыг илэрхийлнэ. За тэгэхээр дөрөвний өөх гэдэг. За хэрвээ үйл үг нь өөх гэсэн утга илэрхийлж байвал ни маань хинд буюу дэтэй гэсэн нөхцөлийг илэрхийлэх нь те. А хэрвээ үйл үг нь авах гэсэн утга илэрхийлж байвал ни нөхцөл маань ас хинээс гэсэн
утгыг илэрхийлэх нь байна. За тэгээд караг муу ашиглаж болно. Нийг бас муу ашиглаж болох нь байна. За тэгэхээр нөгөө өгөхдөө тэрэн дугууны энэ дугуйн гэд цээжилсэн байдаг. Нөгөө энэ нэг нөхцөл байгаа юм чин шууд тэрэнд тэгснэ авна гэд үл өгөөний юм сонин утгагүй болоод байна гэд жоохон бодлоод идэг. Тэгэхээр үл үгээл хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Хэрвээ үл өгч өгнө гэсэн утгыг илэрхийлж байвал энэ нэгээ одоо үгээ авна гэсэн утгыг илэрхийлж байл тэ. Авна гэсэн утгыг илэрхийлж байвал энэ нэг чинь аз гэж орчуулагдах нэ. Тэгэхээр энэ нөхцөл маань одоо зөвхөн дээтэй гэсэн нөхцөл биш. Аз гэсэн утгыг бас илэрхийлэх нь байна тэ. Тэрийг сайн тогтоогоод аваарай. За тэгээд кара гэж хэлсэн ч болно. Мэдээж одоо өөрөө хэрвээ чамд сонгох боломж байвал толгойч ирээд байвал карагийн хэрэглүүл илүү ойлгомжтой байж магадгүй. Тэгтээ жишээ шалгалтын дээр тийм одоо энийг нөхцөлийн сонгож бичих ёстой. Тэгээд дөрвөн сонголтын дотор чинь кара гэдэг сонголт авахгүй нэг гэдгийг сонгох нь шүү дээ тий. Нэг чинь бас зөвхөн дээтэй биш аз гэсэн утгаас илэрхийлдэг шүү дээ гэдгийг санах хэрэгтэй ханаа тий. За тэгэхээр үйл үг нь маш чухал ханаа тий. За ваташи ва Ямада-сан ни хана о мораимашита. За тэгэхээр би Ямада-санаас цэцэг авсан. За ваташи ва Ямада-сан кара хана о мораимашита гэж хэлсэн ч болно тий. За томодачи ни окане о каримашита. Томодачи кара окане о каримашита. За найзаасаа мөнгө зээлж авсан. За Ямада-сан ни нихонго нараимас. Ямада-сан кара нихонго нараимас. Тэгэхээр Ямада-санаас японы сурдаг сурч байгаа. Сурнаа ч юм уу те. Тэгэхээр сурна гэдэг ч одоо хүнээс ингээ ямар нэг юм одоо мэдлэг авч байгаа гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр кара буюу нэг нөхцөлийг ашиглах нэ. За дасгалаа те. За мораимас аавна гэсэн үг те. За аваасаа цам цавж юм те. Тэгэхээр чичини шатсу мораимашита. За ичима каримас зээлж аавна гэсэн үг те. За энэ Карина-санаас CD зээлж авч ин те. Тэгэх юм бол Карина-сан ни CD о каримашита. Тэгэхээр Карина-санаас CD авсан гэж орчуулах нь те. За 2 番нараимас сурна гэж юм те. Юу сурах нь чүгоку го хятад хэл сурч ин те. Ван-санаас хятад хэл сурч ин тийм үү. Тэр Ван-сан ни чүгоку го нараимашита. За Ван-санаас хятад хэлээ сурсан гэж юм те. За 3 番мораимас авна гэж юм те. За тэгээ мэйл авсан байна те. Кимура-санаас. Тэгэхээр Кимура-сан ни 메일을 모라이마시다. 자, 4번 모라이마시. 모라이마스. За тэгэхээр бас нөгөө дуудлага хүлээн авахыг моraimас гэж хэлж байна. За тэгэхээр Сантос-сан ни денва о моraimashita. За Сантос-санаас дуудлага хүлээж авч өөрөөр хэлбэл Сантос-сан энэ манай хүн рүү залгасан байна нэ. За тасгалаа нэ. За энэ одоо нөгөө өгөх авах үлгүүд маань холилдчихсан байгаа юм байна. За энийг тэгэхээр өөрсдөө хийгээд тэгээд хариугаа өөрөө эндээс шалгаад үзээрэй. За энэ болохоор өмнөх хоёр дасгалын маань хариу яа. Тэгэхээр эндээс бас зөв хийсэн байна уу, буруу хийсэн байна уу сайн шалгаарай. За тэгээд энэ дасгал маань болохоор эдгээр өгөх агуулгууд нь бүгдөө холилдсон ч гэсэн одоо нөхцөл маань бол бүгдөө адилхан шүү дээ, тийм. Жишээг нь уншчих. За нараимас тэгээд одоо сурч аавна гэсэн үг тийм. Сурна. Тэгэхээр дарэни эйго нараимашита ка ваттосан ни нараимашита. Тэр хинээс англи хэл сурсан бэ гэд эхлээд асуулт зохиох юм байна тийм үү. Тэгэхээр энэ нөгөө хинээс гэдэг үг маань болон эн чинь хинээс тэгээ хинд гэсэн үг болно шүү дээ тийм. Тэгэхээр энэ нөгөө асуух үгээ ашиглаад асуулт зохиогоод за тэгээ зураг харж агаад асуултандаа хариулах нь тийм. За тэгээ бүгдэн дээр нь л нэг залган бүгдэн дээр нь нэг залган гол нь орчуулгахдаа зөв орчуулад хийгээрэй. Тэгэхээр нөгөө өгнүүдээ өгнийхээ орчуулгыг дахиад хараад өгөх уу авах уу тэгэхээр асуу эсвэл тэ юу гэдгээ зөв орчуулах нь тийм. За мо болон мада гэж юм тийм. За ямар нэг зүйлийг хийсэн болон хийж дуусны хэлэхдээ мо буюу аль хэдийн
гэсэн утгатай туслах хүүхдэд хамт хэрэглэж болно. Энэ тохиолдолд үл өнгөрсөн цаг дээр буюу машта төгсгөлтэй байна. За мэдээж үлийг хийж дууссаныг хэлэх юм шүү. Өнгөрсөн цаг дээр л ханаа үл өгнө. За одоо мо өглөг машта гэсэн хэлбэр ханаа жишээ одоо мо таби машта. За өөр одоо юу юм? Мо номи машта. Мо окури машта гэх юм те. За тэгээ асуултанд хариулахдаа мо өглөг маштака гэсэн асуултанд хариулахдаа хай мо машта. Одоо мо табимаштака гэх юм бол хай мо табимашта. Аль хэдийнэ идсэн үү гэм тийм ээ идсэн гэж хариулах нь те. Одоо хэрэг идсэн бол идэг бол ие мада дэс гэж хариулж болох нь. Үгүй хараханда арай амжааг байна ч юм уу те. Арай идэг байна. Харах идэг байна гэсэн утгаар илэрхийлэндээ. За мөн ие мада тэгүүлгэнтэй хэлбэр имасе гэж бас хариулж болно гэж байна. За энэ болохоор 31 дугаар хичээл болохоор одоохондоо бүгдөө сайн мэдэхгүй хэлбэр. Тэгтээ энэ болохоор за үйл үг орлуулад үзэх юм бол те. Мо табимаштака гэсэн чи ие мада табете имасе. Тэгвэл одоо жинхэнэ үгүй харах идэж амжааг байна, харах идэггүй байна гэд орчуулах нь те. За үйл үг ие масен дэшта гэж хариулахгүй гэж байна те. За одоо ие табемасен дэшта гэж одоо идээгүй л гэсэн үг шүү дээ. Үгүй идээгүй гэд тэгж хариулахгүй гэж байна те. За энэ болохоор яг тэгж хариуллаа гэх нэг амар буруу юм болохгүй л те. Жохон юм утгын юм жижигхэн ялгаа гарч ирээд байгаа. За юу тайлбарлах вэ? За жишээ нь хоол идэхэн дээр жишээ авъя те. За мо табемаштака мо одоо хэрүүгөөн табемаштака гэж асууж ин те. Өдрийн хоолой аль хэдийн идсэн үү гэх. Тэгэхээр одоо өдөр нь арай нэг дуусаагүй байгаа ч юм уу те. Тэрийг дахиад ингээд нэг хийх тийм боломж байгаа ч юм уу. Тэр нөхцөл тэгж асууж байгаа гэсэн үг хань те. Одоо дахиад идэж магадгүй байна ш те. Тэгэхээр ие мада дэс буюу энэ хэлбэрээр хэлэх юм бол харах идэггүй гэхээр идэж бас магадгүй байна те. Өөрөөр хэлбэл тэр үйлдэлээс ингээд болох магадaltaй бүр ингээд амар 100% төгссөн үйлдэл бол биш байна те. Тэгэхээр энэ маань болохоор бүр ингээд 100% төгссөн үйлдэл дээр хөвчлээ. Хэрэглэндээ табимасен дэш та одоо өдрийн хоолны цаг өнгөрөөд орой болоод оройны хоолны цаг болж авахд мэдээж энэ үгээр хэлж болно. Тэрний тэм жижигхэн утгын ялгаал гарч ирэх болохоор ингэж хариулж болохгүй гэсэн байгаа шүү дөрмийн тайлбар дээр нь. За тэгэхээр их хөвчлэн хэрэг мо ингэж асууж байгаа л зүгээр мада дэсгээ хариулчвал амархан тий үүсгэж байгаа бол зя ойлгогдож байна уу юу? За дөрмийн тайлбар тий. За мо хэрүүгөө хоо табимаштака өдрийн хоол идсэн үү гэсэн чи хай табимашта тийм ээ чигсэн. За идэг бол ие мада дэс хэрэггүй хараа идэг байна. За эсвэл ие мада табитэмасе за уг харах идэг байна гэж ийм хоёр хэлбэрээр хариулах нь те хэрэг үгүйсгэж байгаа бол. За тэгээ түрүүний зүгээр одоо энэ мо байхгүй жишээ одоо хэрүүгөө хүн табимаштака гэх юм бол одоо юу гэдэг өдөржингөө ингээ гадуур явж байгаад орой ирэхээр ээж нь өдрийн хоолой идсэн үү гэж асууж байгаа бол ингэж асууж болно шүү дээ тийм. Тэгэх юм бол нөгөө жинхэнэ табимасен дэштаг дээр хэлж болно шүү дээ. Тэгээ өдөржингөө аль хийж өнгөрцөн тагж тэр өдрийн хоолойг идэх боломж байхгүй юм чинь. Үгүй идэггүй гэж хэлж болох нь тийм. За энэ саний удаа дасгалаа энэ бүгдөө жишээгээ харчээ санийх чи амархан дүрм юм чинь. Жишээ тайлбарлаа тэгээд дасгалаа та нар өөртөө игээд үзээрэй за. За киппо каимас гэж юм тийм. Билет худалдаж авна. Хай гэж байна. За тэгэхээр мо киппо каимаштака гэхээр аль хэдийнэ билет авцсан уу гэсэн асуулт зохиох нь тийм. За хариулт нь нэ. Хэрэв хай гэж байвал хай мо каимашта гэх нь тийм. За хоёрдугаар жишээ нь репото окуримас. За юу тайлангаа илгээн гэсэн үг тийм. За мо репото окуримаштака тайлангаа илгээн илгээсэн үү гэсэн чинь ие мада дэс гэхээр үгүй арай илгээгээгүй байна. За тэгэхээр үгүй гэсэн бахан бол ие мада дэс гэж хариулах нь тийм. Тэрэндээс өөртөө харж байгаа хариултаа бичих нэ. За одоо энэ жишээн дээр тий одоо мо репото окуримаштака гэж асууж штэ. Аль хэдийн репорт тайлангаа явуулсан уу юм. Ийм адад гэхээр арай явуулгаад ерөнхийдөө явуулна гэсэн утга санааг илэрхийлж байна тийм. Хэрвээ ие окуримасен дэшта гэж юм бол ерөөсөө явуулаагүй. Тэгэхээр бараг явуулахгүй ч гэсэн
утга санааг цагаараа илэрхийлж болж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг хэрэг явуулна гэж бодож хариулж байгаа л ийм адад гэж хариулах нь тийм. За ханзаа үзээд. За хайру одоо орох гэсэн ханзаа нэ. Тэгээд одоо орох ирэх гэсэн үг байна те энэ үг маань. За тэгээд энэ үг нь энэ ханзыг ашиглах юм те. Тэгээд энэ тохиолдолд хайру гэж унших нэ. За дэро гарах димас хайримас гэсэн үгтэй димас дэро гэдэг нь болохоор төл бичгийн хэлбэр дээр бүгд одоо цаашаа явахаар үйл үгийн хэлбэрүүд үзнэ. Тэгэхээр энэ үйл үгийн ард байгаа дөрвүүнүүд ямар учиртай бэ гэдгийг ойлгоно. За тэгээд энэ маань ер нь гарц гарах гэсэн ханз. Тэгээд одоо гадуур явж хахад нөгөө гарц гэсэн юунууд дээр байд штэ тий. За тачимас. За босох зогсох гэж юм тий. Тэгэхээр энэ ханзыг хэрэглэх нь байна. За ясуми амралт гэж юм тий. Тэгээд ясуми мас амрах гэх юм болоос мөн энэ ханзыг хэрэглэх нь байна. За сенсей. За багш гэдэг үг. За тэгээд багшийн ханз нь. Тэгэхээр энэ ингээд энэ тав дээр бол энэ үгийг энэ ханзыг ингээд уншиж чаддаг байх хэвээр. За тэгээ гакко. За сургууль. За энэ бас энэ тавын ханзтэй. Тэр энийг бас ингээд үгээр нь ингээд дуудлагын хамттай чилжүүл амар. За ингээд өнөөдөр хичээл дуусаа. За тэгээд энэ тав минаноны хонго номныхоо энэ минаноны хонго нэг номныхоо чинь сая 8 дахь хичээлээ 8 дахь хичээлийн одоо бусад үлдсэн дасгалуудыг нь ажиллаад үзээрэй. Тэгээд ажиллахдаа тэрийг ингээд дэвтэр дээрээ бичээд тэг бичгтээ ханзнуудыг ингээд ханзаар нь бичээд авах юм бол ханзаас тогтооход амар байх шүү. За ингээд дараагийн хичээл хүртэл баяр таа.